Байцгаана уу? За өнөөдрийн сэдвээр бид бараа материалын тохируулгыг хэрхэн их талаар авч үзнэ. За үүний тулд бараа материалцсны бараа материалын тохируулга гэж орно. За үүнээс уртаад бараа материал бараагаа ингээд чинь за тооллого хийсэн чинь бараа тутсан гэж авч үзье. За тэгэх юм бол за ямар бараа тутсан бэ гэхээр кола гэдэг бараа тутсан. За уг нь бол агуулгад 90 ширхэг байна. За тэгсэн чинь 90-с 4 ширхэг тутсан гэж авч үзье. За тэгэх юм бол бараа материалын тохируулга гэж ороод за гадаад агуулгаас Coca-Cola хасах 4 ширхэг битсэн. За нэмий. За 8,000 төгрөг. За тохируулга хийх. За энэний ерхэд төвчтэй үзье. 8,000 дебит 8,000. За одоо ингэсэн болвол хөрөнгө дээр одоо хасагдсан байх хэвээр. За Coca-Cola ундаа гадаад агуулгад яасан бэ гэхээр энэ 4 ширхэг хасагдсан байх нэ. Одоо үлдэгдэл нь 86 ширхэг байна. За илүү нэг банкны дэвтрийн журналын бичлэлт рүү ороод журналын бичлэлтээс 60-ын тэг 3 гэдэг үн цэн буурлалтын гарц руу 8,000 төгрөгийг кредитлээд 6,000 буюу бөгөөрөө дебитлж эсвэл бол тухайн ундааг хариуцж исэн агуулгын нэрв дээр бас одоо энэ нэг чинь зөв бичиж болно. За ингээд журналын бичлэлтийг бүртгэх. За ингээд журналын бичлэлтийг үзэх. За ингэсэн байх нэ. За иймэрхүү маркаар бараа материалын тохируулгыг бол хийж болох нэ. Бүр их 1000-2000 бараа одоо энэ чинь за тоолоод эндээсээ бүр олон 700-800 барааны мэдээлэл шинжлэх шаардлагатай болвол одоо Excel импорт хийж болно. За энэ тухай бол дараагийн тухайд үзлээ. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.